За ингээд дөрөвдүгээрт нь шрифт буюу MNS ISO 3098 2003. За түрүүн бид нэр ярьжсэн 3098 бол тухайн үсгийн тэмдэглэсэн дугаар 2003 онд бол батлагдсан ийм стандартын дагуу олон улсын стандартын дагуу явдаг юм аа энэ үсгийг. За тэмдгийн буюу үсэг тоо тэмдгийн тгийг шрифт гинэ. Техникийн баримт бичих гараар үлдэх үед тайлбар бичих тэмдэглэгийн хэмжээг техникийн шрифтээр бичдэг. Том үсгийн өндрийг миллиметрээр илэрхийлсэн том утгыг шрифтийн хэмжээ гинэ гэсэн байна. Техникийн шрифтийн тэмдэгтийн зураасны өргөн буюу D-ийн тогтмол тоо байдаг. Шрифт нь А ба Б хэлбэрийн гэсэн хоёр хэлбэртэй байдаг. 75 градусын налуу эсвэл босоо буюу 90 градусаар бичдэг. А, Б маягийн босоо шрифтийн тэмдэгтийн зурлага нь ижилхэн байх бөгөөд зөвхөн зураасны өргөнөөрөө л ялгардаг. За нэг нь арай нарийнхан байж болно, өөрөнд л гэсэн үг юм байна шүү дээ, тийм үү? Б маягийн босоо шрифтийг зоглон хэрэглэдэг бөгөөд түүний параметруудыг торж агсав. За ингээд үсгийн өндрөөсөө шалтгаалan бид нэр хэрэглэгдэх болно. За үсгийн өндөр ямар байж болох вэ гэхлээр 1.8 мм-ийн өндөртэй, 2.5, 3.5, 5, 7, 10, 14, 20, 28, 40 хүртэл өндөртэй байж болно. За ингээд зураасны өргөн тогтмол байгаа учраас D өөрөө байж байгаа. За бага үсгийн өндрийн томьёо 7D, үсэг хоорондын зай, үг хоорондын зай, мөр хоорондын зай, тэмдэгтийн зураасны өргөн дугуйрсан элементийн тэмдгийн хувьд гэмшлэнгээр бид нэр хэд хэдэн бага зэргийн томьёолуудыг оруулж тэмдэглэх нь байна. Үсэг хоорондын зай гэдэг маань жишээлбэл одоо энд үсэг гэж бичсэн байхад үе эс хоёрын хоорондын зай ямар байх нь вэ? Үг хоорондын зай гэдэг нь үг хооронд гэж бичлээ гэхэд энэ хоёрын хооронд ямар зай байх нь вэ? Мөр хоорондын зайг бичлээ гэхэд үг, мөр гэдэг хоёрын энэ хооронд ямар зай байх нь гэдэг тусгаараас нь заагаад бичсэн ийм байдаг. Бид нэр одоо бас энэгээр жижигхэн хэмжээний даалгавар хийх учраас та сайн харж агаад тэмдэглэж аваарай. За ингээд энд 75 градусын хэлбэртэй Б хэлбэрийн үсгийн тэмдэгтүүд байж байна. За эхний хоёр мөрөнд бол том үсэг энд. За 3 дугаар мөрөнд энд тоо буюу цифрүүд явж байна. За 4, 5 дугаар мөрөнд бол жижиг үсгийн хэмжээ явж байна. За тэгэхээр манай оюутнууд бол үсгийнхаа жижиг том ялгааг ерөөсөө гаргахгүй бичиж тэмдэглээд идэг. Тэгэхээр жижиг А үсэг ямар байна? Том А үсэг ямар байна? Жижиг Б үсэг ямар байна? Том Б үсэг ямар байна? Том В ямар байна? Жижиг В ямар байна? Жижиг Г, том Г, Д гэд үсгнүүдийнхаа ялгаануудыг харж иж тэмдэглэх хэрэгтэй. За ингээд ном судар бичгүүдээс бас хараад үзэхээр үсгнүүдийг бичиж болно гэсэн үг шүү дээ. За ингээд үсгнүүдийн дарааллуудыг эндээс хараад үсгэн тэмдэглэгээнүүдэд тогтоож бичиж тэмдэглэж авах хичээгээрэй. За хэмжээ тавих. Манай оюутнуудын маш их алддаг зүйл бол хэмжээ тавилтан дээр маш их алддаг. MNS ISO 129/2005 зурагт тавьсан хэмжээнд төрсөн бүх элементийн хэмжээг тодорхойлох үндэс болдог. Зурагт тавьсан хэмжээний тоо ширхэг нь эдлхүүнийг хийхэд хүрэлцээдэг бөгөөд хамгийн цөөн байвал шугамын хэмжээг миллиметрээр заах ба хэмжих нэгжийг бичихгүй. Харин өөр нэгжээр хэмжээ тавьсан үед тухайн тайлбар бичих тусгана. За ингээд жишээлбэл би 6 зурцаа хэмжээгээ тавихтаа 95 гэж хэмжээ тавих гэж байгаа бол миллиметр гэдэг үгийг бичихгүй байх нь шүү дээ. Хэмжих нэгжийг бичихгүй. За зургийг саадгүй унших зорилгоо хэмжээг хариулах дүрслэлийн гадна тавих хэрэгтэй. Деталийн тухайн элементийн хэмжээг зөвхөн нэг удаа тавих гэмшлэнгээр байж. За энийг ямар нэгэн эдлхүүн гэж үзэх юм бол тэн дээр хязгаарын шугам хоёр талаас нь хааж өгс хэмжээний шугам сумтай. За тухайн эдлхүүнээс хэмжээний шугам хүртэл 6-аас 10 мм байх ёстой. Дараагийн хэмжээ тавилаа бас 6-аас 10 мм байх ёстой.
Хязгаарын шугам хэмжээний шугамнаас илүү байна. Гэхдээ 1-5 мм л илүү байх ёстой гэдгийг санах хэрэгтэй. За анхны энэ хоёрын хоорондох зайчийг 7 мм авсан бол дараагийн хэмжээ мөн 7 мм байх ёстой гэдгийг бас санаарай. За ингээд биднэрт сумын зурлагны хэмжээ байна. За ямар сум байх вэ? Битүү цул сум, битүү хүрээтэй сум, задгай сум, 90 градусын үзүүртэй задгай сум, дашуу зураа 45 градусаар дугуй цэг гэсэн ийм 6 төрлийн. За ихэвчлэн бид нэр задгай сумыг одоо хэрэглэнэ. 30 градусын задгай сумыг хэрэглэнэ. За зарим нэг тохиолдолд энэ дугуй цэгээр мөн дашуу зураас хэрэглэж болно гэсэн. За энд болохоор ааш нь юу гэхээр нөгөө түрүүний бидний үзсэн ширхтийн хэмжээ байдаг. За сумны урт нь бас чиний үсгийн өндөртөө ижилхэн байх ёстой болох. За аашиг чи 5-ын урттай авсан бол сумны уртыг 5-ын урттай авсан бол ширхтийн хэмжээ бүс мөн 5-ын өндөртөө байх жишээтэй. Ингээд ширхтийн өндөртөө тохируулан хэмжээг авна гэсэн. За хэмжээгээ тавихтаа зургийн доотлол тавьсан бол хэмжээний шугамны дотор талд, баруун талд тавьсан бол хэмжээний шугамны дотор талд, зүүн буюу дээр тавьсан бол хэмжээний шугамны гадна талд байх ёстой гэдгээс санах. За ингээд тэнгэрийн шугам зурсан бол дээр доор хаана хэмжээ тавих вэ? Бүх хэмжээ тавилтуудыг чамд заагаад өгсөн байна. За ингээд яаж хэмжээ тавих? Хэмжээгээ тавихтаа чи энэ мэтээс эргүүлэн тойруулан харж болно. Тийм ээ, хаана би ямар зураг зурсан бэ гэдэг. За хэмжээг багаас нь их рүү тавь. За 20, 30, 40 гэх мэтлэнгээр тийм хэмжээгээ багаас нь тавь. За ингээд цуваа барилсан баг зайд хэмжээний сумыг цэг юм уу зүүн доош 45 градусын залуу богино зураасаар тавьж болно гэх юм байдаг. За ингээд энэ хэмжээ тавилтууд бол ийм маягаар явж байна. Хэмжээний сум хязгаарын ба бус шугам тогтсон үед эдгээр шугамыг орчинд нь тасалнаа. Том номын радиусын хэмжээ тавихад хэмжээний шугамыг хурдтай татна. Төрсөн ижил элементийн хэмжээ тавихад зөвхөн эхнийх нь хэмжээ тоо ширхэг ба нэртэй нь хамт эсвэл нэргүүгээр зааж болно гэсэн байна. За саяны бидний тэмдэглэсэн тэмдэгдэнүүд. За энэ юу гэсэн үг вэ гэхээр диаметр 5-тай ийм хоёр нүх байгааг чамд илэрхийлж байна. За энэ алууг фас гэж ярьдаг. Энэ богино хэмжээний өршөөл тухайн ямар нэгэн элемент рүү хооронд нь тулгаж хийх юм уу тийм тохиолдолд бол фас гаргадаг. 45 градусын алуутай байна. Энэ фас хэдэн ширхэг байна? 2 ширхэг байна. Хаана энд байна? Мөн энэ талд байна. За ингээр ийм хэмжээсүүдийг гаргаж болно гэсэн үг. За тэгэхээр ижил хэмжээтэй олон нүхнүүдийг заавал ийм диаметрийн 12 хэмжээтэй 12 нүх байхыг заавал бүгд тухай тойрогдор зурах шаардлагагүй. Нэг удаа зурчаал тоог нь илэрхийлээд хэмжээг нь тавьчих болно. За хэд их урт нэгэн хэвийн ижил нүхүүдтэй олон деталийг бол дундаас нөгөө таслах шугам гэж бид нар үзсэн. Тэрийг нь хийгээд тасалчих болно. За ийм зураг байна. За ингээд бидний хичээл эхний байдлаараа бол